За түүний дараагийн command insert байдаг. Insert tab дотор байдаг command маань болохоор illustration гэдэг command байна. За illustration гэдэг command нь яадаг command вэ гэхээр за янз бүрийн одоо зураг тэ Microsoft Excel руу оруулж ирэх ч юм уу, Google дүрс оруулж ирэх, icon оруулж ирэх гэх мэтчлэнгээр ийм командуудыг бол эндээс сонгох боломжтой. За бид нар PowerPoint дээр бас Smart Art гэж одоо диаграмуудыг оруулж ирдэг тийм. За мөн Excel дээр тийм диаграмуудыг бас оруулж ирэх боломжтой. За энэ гэдэг ч юм уу, энэ гэдэг ч юм уу тийм. Ингээд оруулаад ирэх боломжтой байдаг. За хэрвээ таны компьютер одоо интернетэд холбогдсон байх юм бол мөн icon-уудыг бас эндээс дуудаг гаргаад ирэх боломжтой. За энэ дээр янз бүрийн icon-ууд холбоотой мэдээлэлүүд байдаг. Тэгэхээр illustration гэдэг хэсгээр бол та гаднаас ямар нэгэн дүрс, зураг, smart art, диаграм гэдэг ч юм уу те энэ мэдээллүүдийг дуудаж оруулж ирэх боломжтой байдаг байна.